Барилгын тоглолтын сайд Бадилхан 2017 оны 10 сарын 17 өнөөдөр хэлсэн үгэндээ барилгын салбарыг эргэлтэнд оруулах боломжит хувилбарыг судалж байна гэж анх мэдэгдэж байлаа. Гэвч өнөөдөр бодиттой үр дүн алга. 2018 оны 1 сарын 4-ний өдөр Бадилхан сайд мөн л барилгын салбарт өнөөдөр зах зээл дээр хэд орчим мянган айлын орон сууц бэлэн байгаа тухай мэдэгдээд орон сууцчлах бодлогын тухай ийхүү ярьж байлаа. Бэлэн болсон өнөөдрийн байдлаар байгаа орон сууц 33 мянга. Би өчтөрийн судалгаа авсан явнаас. За 33 дотроо одоо зорилттой бүлэгтийг хэрэгжүүлж болох энгийн стандартын айл гэх юм бол нэг 11 мянган айл байгаа. А энгийн гэх юм бол нэг 15 мянган, нийтдээ нэг 26 мянган айлыг бол одоо энгийн стандарт байдлаар бол иргэдтэй олгож болно гэсэн тооцоо байгаа. Хамгийн сүүлд өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх замаар орон сууцчлах бодлогыг хэрэгжүүлнэ гэдг мөн л илэрхийлжээ. Одоогийн байдлаар бид нэр энэ гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарал гэр хорооллын дахин төлөвлөсөн газраас орон сууц авсан байвал зээлийн хөвгийн бас яхан бууруулъя гэсэн бодлого барьж байгаа. За хөдөөгийн нөхцөлд бол бууруулъя. Болвол 7 хөв бүртэл бууруулъя гэсэн тийм санал явж байгаа. За тэгвэл өнөөдөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр улсын төсөвт 120 тэрбум төгрөгийг тусгасан. За мөн өмнөх эргэн төлөлтөөс 180 орчим тэрбумаар ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа. За үүний үр дүнд 5000 орчим өрх орон сууцтай болно гэх. Гэвч засгийн газрын бодлого хэтэрхий удаан хэрэгжиж бодит үр дүнд хүрэхгүй байсаар шинэ онтоо залглаа. Тэгвэл өнөөдөр иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангаж зах зээл дээр бэлэн болчиход байгаа орон сууцаа борлуулах ямар гарцууд байна вэ? Одоо жишээл Америк нэгдсэн улс гэхэд үйл хөдлөлийн зах зээл нь дандаа иргэдтэй одоо төр засгаас хамааралгүйгээр өөрсдийн дотоодын нөөц болцоог ашиглаж зээлээ гаргадаг юм л та. Яагаад гэвэл иргэдтэй одоо барилга авч байгаа тохиолдолд өөрсдөө 2% зээл гаргадаг. Одоо тодорхой хугацаатайгаар 5-аас 10 жилийн хугацаатайгаар компаниуд маань ингэж гаргаад авч ийн л та. Манай барилгын компаниуд бол ийм бодлого байхгүй. Ерөнхийдөө бүх юмыг л төр засгаас хамаарад төр засгийн зээлийн хүү бууруулах хэвээр төр засаг мал 8% дэмжиж гаргах хэвээр гэсэн хэтэрхий их ачааллыг төр засагт маань өгөөд байгаа юм. Энэ их бол буруу хандлага. Төрийн албаа агчдыг цалингаар барьцаалаад бас ингэж өгөх юм бол боломжтой гэдэг. Иймэрхүү хувилбарууд дээр болгоно хэрэгжүүлэх хэрэгтэй, зоригтой эхлэх хэрэгтэй боловч ингэж яриад их бодлоо. Одоо энэ засгийн газрын хугацаанд бол ерөөсөө нэг тийм төвтэй юу гарсан юм гээд яриад л яваад байна. Түрээсийн орон сууцыг нэлээд сайн юу яах хэрэгжүүлж түрээсэлж байгаа өмчлүүлэх хувилбарыг бол яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй л байна л да. За нэг талаас барилгын компаниуд ч өнөөдөр эрсдлээс зайлсхийж төсвөөс хийгдэх ипотекийн зээлийг хүлээсээр байна. Үүнийг өөрчлөх ёстой. Нөгөө талдаа засгийн газар ярих бус орон сууцчлах бодлогоо бодит ажил болгох хэрэгтэй байгаа юм а.